За 39 дэх бодлогыг бодъё. За энэ юу вэ гэхээр бүхэл integer right triangles буюу бүхэл өнцөгт гурвалжин гэнэ. Бүхэл өнцөгт гурвалжин. Бүхэл талуудтай 100 гурвалжин гэж байгаа тийм. Бүхэл 100 гурвалжин гол гэнэ. За тэрүүгээр нь л явчих. За ингэж байна. Зүүн өнцөгт гурвалжингийн талуудыг A, B, C гэж хэлээд периметрийг нь P гэж үзвэл P-ийн 120 гэдэг утган дээр ийм гурван шийд олдож ин гинэ. За энэ таанууд хослол одоо жишээ нь 3 бол Pythagorean 3 л ах тийм. За тэгэхээр P-ийн ямар утган дээр одоо P-ийн 120 гэдэг утга дээр 3 утга шийд олдож ийн гэж шүү дээ. ABC-ийн бүхэл. Гэхдээ интеграл бүхэл шүү дээ. Бүхэл хамгийн гол нь бүхэл шийд. Тэгвэл P-ийн 120 дээр 3 шийд олж байгаа бол P-ийн 1000 хүртэл аль утган дээр нь хамгийн их шийд олдох вэ гэдэг асуулт байна л да. Периметр нь хэд үед Pythagorean гурвалжин хамгийн ихийг үүсгэж болох вэ ч гэдэг юм те. Pythagorean теорем. За гурвалжингийн хэдэн дүгнэлт биччихээ л да те. За CC тэнцүү А дээр нэг BB гэдэг нэг дүрэн байгаа те. Pythagorean энэ зүүн өнцөгт гурвалжин гэдэг чинь Pythagorean теорем ажиллана гэсэн үг шүү дээ те. Урт тал дээр нэгт хоёрт гурвалжингийн аль ч хоёр талынх нь нийлбэр нөгөө нэг талаас автах хэрэгтэй тийм. Энэ бол ойлгомжтой шүү дээ. Нөгөө хоёулаа нийлээд одоо чөлөнцний мод ч юм уу чигчлүүрээр нэг туршаад баталчих болно шүү дээ. Одоо миний аль ч хоёр талынх нь нийлбэр нөгөө талаас автах хэрэгтэй гэдэг нь хоёр чөлөнцийг ингээ хуглаад тэгээд нэгийг хуглаад дайрж явах нэгийг богиносгож жагаад тэрүүгээр гурвалж ирэх гэдэг үзэхгүй тий. Тэгээд дахиад нэг бүхэл шүтэн завж жагаад болохгүй тий. Зүгээр жижигхэн юугаар ч гэдэг. Тэгэхээр утас байгаа шүү дээ тий. Утсыг янз янзын урттайгаар ингэж тасалж жагаад тэгээд туршиж бас болно тий. Яг энгийн эсвэл зүгээр утсыг ингээ 3 нугуулж болно те. Ингээ нэг нуглаад 2 нугуулж болно. Тэгээ утсыг ингээ 2 нуглаад нэг юм урт утас авахад 2 нуглаад ингээ 2 үзүүрийг нь тэгээд нөгөө үзүүрийг нь нийлүүлэх хэрэгтэй болно те. Тэгэхин тул хаана нуглах вэ гэдэг чинь одоо энэ бичиж байгаа юм. Аль ч хоёр талынх нь нийлбэр нөгөө нэг талаас урт байх ёстой л гэдэг энэ зарчмыг л хангаж ойл гурвалжин баггүй. Хангахгүй бол гурвалжин үүсэхгүй л гэсэн үг л дээ. Тэгээ ямар ч боломжгүй. Мэдгүй миний мэддэг одоо юм юунд бол боломжгүй. За одоо энэээс параграфчилчээ. Тэгээд бүгдээрээ нэг оптимиз гэж үз. Бүгдээрээ ч яг би нэг оптимиз гэж харуулъя. Эх хөрх юм аа интернет ячаа. За биднес юу байгаа гэвэл P байгаа, A байгаа, B байгаа, C байгаа. Өөр юм байна. Тэгээд P-ийн хамгийн бага утга нь хэд байх шийддэг? 3 дээр. 3 дээр ч байхгүй л дээ. За яг.
одоо сигээс эхэлтэй. Дараа нь автомат хийх сийн урталтай байж бол зүгээр. Би одоо сиг олчих шүү дээ. Аяар болно те. C хасган B. Хэрвээ энэ A дээр нэмэх нь B-ийн эрс их C. And A дээр нэмэх нь C-ийн эрс их B. And B дээр нэмэх нь C-ийн эрс их A байвал нэгт хэрвээ A-ийн A гүрчгэн A-ийн нэмэх нь B гүрчгэн B тэнцвэрс CC. Энд яг миний хийж байгаа нэг асуудал байна. Энэ A маань хасахтаа гарч магадгүй тийм. Замбраагүй хийц учраас. Энэ хязгаарлалтууд нь арай замбраагүй байгаа шүү дээ. 1000-аас 2000-ыг хасах гэдэг байгаа байхгүй тийм. Хасах нэг гарна шүү дээ. Тийм их хөлбөлтөл байвал их тооцоол хийгээд хэрэггүй байх. За энэ байвал шийд шүү дээ тийм. Энэ бол нэг шийд. Энд яг одооны шийд. Энэ манай бодлогын яг үндсэн шийд. Сол гэж. Манай үндсэн сол болоо. Сол Т. Юу ч гэж нэрлэмээр юм дээ. Юу гэдэг. This сам гэдэг. Шийдэж гэдэг. За шийд. За манай энэ болсон шийд маань манай бодлогын үндсэн хариунаас их байгаа гэвэл манай үндсэн хариун тэнцүү шийд болоод тэр шийдэнд харгалзах P-ийн утга нь болохоор байвал тэгээд бид нүртэй P-ийн утга л хэрэгтэй. Ерөөсөө заавалтай гаргадаг. Муу ярина. Мянга нэг гэнэ. Сайхан болтөрч байна. 1001 гэдэг чиглэлээр P-ийн утга 1001 дээр очихл. Юу вэ? $840. За ингээ бодлогыг бол ингээ бодчих болж байна те. Гарч ирнэ. Гол нь одоо ингээ замдаагүй юмар байгаа байхгүй. Арай жоохон тохтой юм байна л да. За тэгэхээр хамгийн ихний үсэнд яг хоо одоо бид эндээс нэг хөрхөө шийдлүүд гаргаж ирээд багасгах ч гэх юм бол цаг л удаад гэсэн шийдэл болсон байна. Гурван секунд. Биш 1 секунд, 1.5, 1.4 секунд. Бид энийг аяа ойлгочихлоо.
ангичээ. Тэгээд энэ хамгийн бага утга нь байл л дээ тий. Энэ тохиолдолд багсан шүү дээ тий. За 1.2 болсон. За одоо H P хурж болохгүй тий. Бүр нарийн ярил P-ийн талаас нь ч тэрч болохгүй шүү дээ тий. За B маань бол P-ийн талаас нь бас тэрч болохгүй шүү дээ тий. Тийм хаа. Одоо бүр ингэ багссан. 10 дахин багсгаач. За таа санаа нь бол ерөнхийдөө юу шүү. Гэх мэтчлэр ерөнхийдөө оптимиз хийж болно. Сая 1 секунд гарч ирсэн юм ингээд яаж. Ерөнхийдөө жоохон лог гаргаж ирээл тэгэл тэрийг хөөгөл явах юм бол энэ бол 0.1000-ны 1 секунд гэсэн хугацаанд ч бодож болно. Яг тэгэхээр эднийг би хангалттай багасгах чадах байхгүй. Оптимиз гэдэг. За нэг оптимиз ингэж хийдэж шүү гэж хэлж байгаамаа харуулах гэсэн юм аа. Энэ бодлогыг би өмнө нь юусоо бодсон санагдаад байна. За дуслаа.